За тэгээ өнөөдөр гэртээ байж авах хугацаанд Валентины шоколадаа бэлдэх товчхон бичлэг бэлтлээ. Тэгээд бас удахгүй Валентин болох жоо хосууд маань эмэгтэйчүүд маань өсвөчүүд маань бас яг ямар шоколад хийх вэ яах вэ гэдэг талаар бодож байгаа байх гэж бодоод бяцхан бичлэгээсээ хуваалцахаар шийдлээ. За тэгээд гэртээ болохоор зөвхөн гэрийнхээ хувцастай гэж шууд бичлэг хийчихье гэж бодлоо. За тэгээд шоколадаа хийцэн байгаа. Тэгээд хийх процесс маань болохоор бичлэгийнхаа төгсгөлд үзүүлэхээр байгаа шүү. За тэгээд энэ бүгдийг би ингээ өөрөө хийсэн. Тэгээд ингээ хайрцаг самбартаас ингээ уулзсан болохоор хамт аваад амар юм лээ. За тэгээд ингээ гоё бүр яг за худалдааны шоколад худалдаж байгаа шоколад шиг ингээ гоё бэлэн болгоод бэлтчих боломжтой. За тэгээд ингээ шоколадаа харах юм бол хоёр талтай гэсэн үг. Нэг талаас харах юм бол ингээ чимэглсэн. Нөгөө талд болохоор юм дөрвөлжин шоттой байгаа гэсэн үг. Тэгээд дээдлээс ингээ гараар хийсэн ингээ стикерүүд наагаад өчөх боломжтой. Ингээд гэх юм бол яг ингээ ханхад худалдааных юм шиг мөртлөө өөрөө хийсэн гоё юм шоколаднууд байгаа болохоор бас энэ шоколад яаж хийх вэ талаар товчхон бичлэг бэлдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол айсаа зэндүүд аргатай. Тэгээд ийм хэмнүүд аваад шоколадаа хайлуулаад хийхэд бол айгүй амархан бүрдүүлэх юмнууд нь. Тэгээд яг миний хувьд болохоор гараад гадуур цуглуулах завгүй байсан болохоор шууд бөөнд нэг сетээр нь хийв шоколад одоо орж байгаа энэ дээдлэлд нааж байгаа тиймээс юмсгээ бүх юма цуг захиалсан байгаа шуудангаар. Тэгээд магадгүй яг тань таалагдах юм бол бас гараад их юм бол дайсаа гэд гадуур бол нэлээд цаарагдчихж байгаа бүгд. Тэгээ магадгүй за бүр ингэж хив авах завгүй эсвэл боломжгүй одоо цагаансаар төгсөж байгаа учраас амжихгүй бол зүгээр ийм хуйл гэдэг. Тэгээ мөнгөлөг цаасаа гэсэн ингэж дөрвөлжин нуглаад дотор нь хийгээ гаргаад хийгээ хөлдөөхөөс яг адилхан баг гарч ирдэг юм байлээ. Гэхдээ яг нэгтэл ялгаа нь болохоор энэнгээр хийх юм бол арталтаа яг ийм дөрвөлжин шоттой гарч ирнэ. Нөгөө нэг шоколадных шиг ийм гоё дөрвөлжин шоттой гарч ирнэ. Яг энэгээр хийж үзвэл яг гიშгэн гараад ирж байгаа. Тийм л хоёр ялгаагаа бусдаар бол их ялгаагүй. Тэгээд ингээд гоё яндан бүрийнхаа тэгэл ямар дүрс хэлбэртэй ямар амттай хиймээр нь өөрийнх нь хүсэл сонирхол байгаа. Тэгээд уул нь бол Валентина бичлэгээ оруулах гэж байгаа. За ганц хоёр хүнд ч гэсэн шин санаа болох юм болов уу гэж бодоод бичлэгээ урьдчилаад бэлтжлээ. Тэгээд магадгүй бас өөрсдийн таалагдах юм бол сэтгэлээсээ хуваалцаарай. Магадгүй хийсэн хүмүүс ахын бол комент хэсэгт бас зургаасаа оруулаарай, зургаасаа хуваалцаарай гэж хэлмээр байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд хийж явах хэвцээ анхаарах нэг зүйл нь нэлээх цаг орд юм байлээ. Би бас яг бид нэг олныг хийсэн болохоор цаг орсон болохоор 2 цаг орчим хийсэн. Тэгээд хурдан хатаад гэсэн болохоор яг ганцаараа хийхэд бол жоохон хэцүү цацаагаараа баг зэрэг туслуулсан. Яа тэгэхээр ингээд шахажаах хооронд баг хатчихгаа тэр оронд бас дахиад чимэглэх завгүйсэн учраас 2-3 гар зэрэг орж иржээ. Тэгэхээр бас ойр дотныхаа хамт нэг туслуулах хүнийг бас оруулаад зарим нэг зүйл дээр нь туслуулвал айгу зүгээр юм бэлээ шүү гэж хэлмээрээ. За тэгээд сүүлийн үед ерөнхийдөө бол одоо манайхан ерөнхийдөө бол Валентин гэж зүрхэн шоколад боддөө шүү дээ. Тэгэхээр бас юм өөрмөц өөр содон байвал гоё. Тэгээд солонгочууд бол яг энэ шоколадын сүүлийн үед айгу тренд болоод байгаа болохоор дөөрөөд ингэж хийж үтсэн байгаа. Тэгээд илүү гарснаас өөр хүмүүс бэлгэнд өгнө гэж бодсон. Тэгээд яг эндээ бол Валентин сюрприз маань байж байгаа. Тэгээд Мөртсөн төсөөснөөс бол жоохон хэцүү байсан. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За эндээс энэ хүртэл ингээд болохоор яг нэг сетээр нь захиалаад авсан байгаа. Тэгээд нэг сетээрээ санаасаа купоныг захиалж авсан. Энэ хэдийг нь болохоор би өөртөө ихийг хийж доод нэмэлтээр захиалга хийж авсан зүйлсүүд байгаа. За тэгээд ер нь бол ийм сетээр байсан ч гэсэн хангалттай гарах юм байна. Тэгээд сеттэй болохоор бүх юм багталтаа одоо хийж тайлбарна. Тэгээд энэ хайрцаг нь энэ дотроо болохоор гэмснүүд нь ууснууд нь гэмснээр бүх юм багтсан байгаа болохоор нэг бол амар олон талаас түүхгүйгээр цуглуулахад хэцүү цаг өрөхгүйгээр бүгдийг нэг дөрөс авах боломжтой юм байна. За тэгээд тэргээ бүгдийг задлаа өгнө. I never made it, but I know what it takes. I'm motivated by a mix of emotions. I'm reading it slow so I can understand it fully. Appreciate my stand and go out of this world.
another reason to breathe this air. And now we made for ourselves. This won't be. I think I'll last a bit longer. Find another reason to breathe this air. And now we made for ourselves. This won't be the last time. Oh, never in my life have I seen the sky light up like this. I'm far away from Earth and I wanna know if you exist. Гэсэн үзэх юм бол ер нь бол гайгүй амархан байгаа. Гэхдээ яг өөрөө ингэж нэг гүхийг явахаар бас жоохон ажиллагаатай л юм байлээ. Миний хувьд бол жоохон ажиллагаатай санагдсан. Жоохон өв дүмтэй болохоор ч тэр юм уу. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд магадгүй миний бичлэг таалагдсан өөр хин нэгэнд Валентины ийм шоколад хийхэд хэрэгтэй болоо гэж бодож байгаа бол та шеэрлээ бусдаа хуваалцаарай. Мөн YouTube хаяг дээр лайк дараад subscribe дарах юм бол цаашдаа илүү сонирхолтой мэдээллүүдийг бас хүргэх төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд Валентин гэхээр заавал найз залуутай шоколад бэлддэг гэдэг хүмүүс айгүй ойлголттой. Яг хөтэ зүгээр өөрөө бас хөгжилдөө шоколад хийгээд 90 найзуудад бас шоколад өгөөрэй гэж хэлмээрээ. Тэгээд бүгдэнд нь Happy Valentine's Day.